Ардчилсан нам та бидний үндсэн үзэл санаа, баримтлах бодлого, эрх чөлөөг бид нэр шин 30 жилд жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл рүү аваачиж тийшээгээ бид нэр том алхам хийх ёстой гэж боддог. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар халамж биш хөдөлмөр ноёлдог юм гинлээ. Жинхэнэ эрх чөлөө байгаа газарт төр биш бизнесийн орон зай, иргэний орон зай нь томордог юм гинлээ. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар хүн биш хууль засгалдаг болдог юм гинлээ. Тэгэхээр бид бүгдэд хийх ёстой ажил ардчилсан намын та бидний хувьд асар том үүрэг хариуцлага бий. Тэгээд энэ тов тодорхой хүн төрөлхтний үнэт зүйл болсон энэ чиглэл та бүхэнтэйгээ хамтран ардчилсан нам Монголын ардчлалын түүчээ манлаан болж илүү том амжилтанд жинхэнэ гэсэн магадгүй жинхэнэ гэдэг үгний цаана хамтарсан засгийн газар жинхнээсээ хамтрах, илүү үр дүнтэй хамтрах, ардчилсан нам эрх баригчдын төвшөнд хамтрах олон жинхэнэ гэдэг үгийг бид нэр бас эргэн санах ёстой гэж боддгоо. Тэгээд эрхэм хөрөлцөж ирсэн их хурлын төлөөлөгчид та бүгдтэй дараа бид нар олон удаа уулзаж ярилцсан, бодлого шийдлүүдээ ярилцсан. Ардчилсан нам шин 30 жилийн жинхэнэ эрх чөлөөний төлөөх түүчээнд биднэрт хол урт замын аян биднийг хүлээж байгаа. Хамтдаа та бүгдэд байгаа том амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлздэггүй. Амжилт хүсье та бүгдээ. Баярлалаа.